Бидний хэсэг уран бүтээлчид нийлээд 48 цаг киноны наадамд оролцоод ээлжид нэг богино хэмжээний киногаа хийчээд байна. За тэгээд 48 цаг киноны наадмын онцлог бол төрөл жанраа суглаад тэгээд тогтсон цагт эхлээд тогтсон цагт дуусах ийм одоо богино хэмжээний киноны наадам байдаг. Энэ наадамд энэ удаа 2014 онд 38 баг оролцож байна. Манай баг бол одоо Зэв гэсэн нэрийн дор бага бүрдүүлсэн. Зэв наша. Зэв. 2003 ирсэн юм шүү дээ. За ингээ манай багийн хувьд бол нийгмийн жанрыг сугалсан. Энэ жанртаа тохируулаад зохиолоо болоод ингээ 3 цаг 7-оос хойш гэж 1 2 3 4 5 6 7 8 цагийн дотор энэ зохиолоо бодоод бас бичээд ерөнхийдөө дуусчлаа. Одоо ерөнхийдөө манай зураглаач 2 залуу маань маргааш авах плануудаа бүгдийг нэг бүрчлэн зурж байна. Тэгээд жүжигчин маань одоо тийм нүдэ хамраад унтж байна. Тэгээд ер нь зохиолынхаа бас нарийн ширийн дээр бас ингээд бид нар ажиллаад ингээд манай туслах найруулагч ингээд бит хоёр ингээд сууж байна. Is that progress bar moving at all? What the heck do you mean I don't have the right codex installed? The stakes are high, the time is short. It's cinema designed as sport. Even if we don't win, just ask any of our crew. We made a movie and possibly some friends. Tell you all about it, but you never comprehend how hard it was and good it felt to get to the end. Now we had a cool weekend. За одоо яг бол 9 цаг 30 минут болж байна. Бид нар бол анхны объект дээр ирсэн. Энэ баггүй юу? За тэгээд багийн бүндсэн бүрэлдэхүүн Базар сүрэн зураглаач. За зургийн дараагаар бид нар Баяр сайхан гэж одоо ажлынхаа залууг ажилуулсан байгаа. Баяр ухтах гэж одоо графикчин залуу манай багт ажилласан. Энэ залуу маань одоо үндсэн графикчнаар манад ажиллахдаа бол үндсэн маш чухал үүргийг гүйцэтгэж одоо киноны эхлэл график одоо бид нар 48 цагийн дотор ярилцаад ингээд зохиолоо гаргахад хамт суужгаад хэрхэн юу хийх вэ гэдгээ хуваарлаад ингээд манай хүмүүс маш сайхан тийм мундаг график хийж өгсөн. За эндээ бол маш их баярлалаа гэж одоо хэлмээр байна. За манай багт зохиомж дээд сургуулийн оюутан сайн баяр туслах найруулагчаар ажилласан. Сайн баяртай бас баярлалаа гэж хэлье. Яг хоо найруулагчаар ажиллаж байгаагүй ч гэсэн бас бид маш их тусалж явсан залуу байгаа. Сайн баяртай бас цаашдаа мэдээлэл хүсье. За тэгээ мөн бүүм оператораар эмэгтэй хүн ажилласан. Мөрөн гэж одоо манай ажлын охин байдаг. Мөн цэлмэг гэж нүүр будалтаар бас ажилласан байгаа. Манай багт орж. Энэ хоёр хүн одоо хоёр бүсгүй маань одоо 48 цагийн турш бидэртэй хамт ингээд өдөржин яваад ингээд зураг аваад мэдээж их ядарсан байх. Ойлгомжтой эмэгтэй хүнд бол мэдээ хүнд ажил. Энэ хоёртаа бас би баярлаа гэж одоо бас хэлэх нь зөв. Тэгээ хоёр зураач залуу маань оюутан хоёр залуу байдаг. Отхон заяа ган зориг гэж одоо хоёр зураач залуу маань одоо бүхэл объектын дээр очиж тай засгаас ахуулаад бүхэл юмыг хийсэн. Мөн одоо бид нар киногаа зохиолоо гаргачаад киноныхаа үндсэн план зургуудыг зураачтайгаа нийлж зурсан. Энэ нь одоо ер нь 48 цагийн дотор хийдэг учраас ажлыг маш их хөнгөвчилж өгдөг зүйл л дээ. God needed 6 days to create this world. I'll take a third of that and give it a whirl.
more done in only half the time. He doesn't have to incorporate some person, prop and Доржийн цог юм уу цолмон Намайг доржийн цог гэдэг. үл хөдлөх хөрөнгийн зууч Үл хөдлөх хөрөнгийн зууч мэрэгчлээ ч гэсэн хэрэглэх зүйл нь сам яа штэ. хэлэх ёстой үг нь надад битгий хүр. Don't touch me. Кино эвлүүлгийн шат дуусаад хөгжим зохиох байдаг. Хөгжмөө одоо яг өөрсдөө зохиогч хэрэгтэй байдаг. Энд Монгол нэгдэл студийн Анх Баяр гэж залуу байдаг. Энэ залуу биднэрт хөгжим зохиож өгсөн. Анх Баяртаа маш их баярлаа. Мундаг залуу байлаа гэж одоо энд хэлэх нь зөв бах. За манай Зив баг бол одоо монтаж хөгжмийн зохиолч дээр бол ажиллаж байна. 15 цаг болж байна. 19 цагаас өмнө хангалттай хэмжээ гэж бодож байна. Одоо манай хөгжмөөр Монгол нэгдэл студийн Анх Баяр музик болгож байна. Хүргээ ахын дооч авсан байгаа. Батчаарал ах маань одоо миний ер нь уран бүтээлүүд их дэмждэг бас Батчаарал ахтай баярлаа. Өдөржин л гэрийн одоо дэлбэлнэ гэж ярьдэн ш. Дэлбэлээл одоо бид нар зураг авсан. Баг хамт олон гэдэг бол ер нэг ойлгож нэг дэмжиж туслах л одоо хамгийн чухал байдаг. Тэгэд энэ кино маань бол ер нь бид нар их сэтгэл хангалуун байгаа. Ер нь яг хэдий 48 цагийн дотор хийсэн ч гэсэн сайн кино болсон гэж би хувьдаа бодож байгаа. God needed 6 days to create this world. I'll take a third of that and give it a whirl. And though Jack Bauer gets more done in only half the time, he doesn't have to incorporate some person, prop and line. 48 hours isn't much time to compose a hit, but life is short and this short film sure to make the most of it. So it really doesn't matter what you look like, say or do. I know that I had a cooler weekend than you. The 11th hour doesn't mean the last minute. At that point we're just beginning. At hour 46 we'll burn the DVD. Sit back, relax, the project's rendering. Yeah, it's still rendering. It's rendering. Yeah, it's still rendering. Taking a really long time to render. Is that progress bar moving at all? What the heck do you mean I don't have the right codecs installed? The stakes are high, the time is short. It's cinema.